Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэх итгэл дэлхийн ертөнцийн ёрын муучиг хандлагыг нэвт харснаар эхлэх ёстой. Хэдийгээр зарим залуус Бурханд итгэдэгч компьютер тоглоом тоглох дуртай муу зуршлаасаа ангижрах нь тэдэнд маш хэцүү байдаг. Компьютерийн тоглоом ямар төрлийн зүйлс багтаах хандлагатай байдаг вэ? Тэдгээр нь маш их хүчирхийлэл агуулдаг. Тоглоом тоглох нь диаволын ертөнц юм. Ихэнх хүн ийм тоглоомуудыг урт хугацаанд тоглосны дараа ямар ч бодиттой ажил хийж чадхаа болдог. Тэд сургууль, ажилдаа явах, ирээдүгээ бодох хүсэлгүй болж амьдралынхаа талаар бүрч боддоггүй. Нийгэмдэх залуусын зүрх сэтгэл одоо юугаар дүүрэн байдаг вэ? Идэж ууж зугаацхаас гадна зүрх сэтгэл нь тоглоом тоглох явдлаар дүүрэн байдаг. Тэдний хэлдэг, боддог юм бүхэн утгагүй, хүн бус. Тэдний боддог зүйлийг дүрслэхэд бохир ёрын муу гэдэг үг хэрэглэхэд ч багдана. Тэдгээр нь хэвийн хүн чанартай хүмүүст байх учиртай зүйл биш. Бүгд утгагүй, хүний үнэргүй зүйл юм. Хэрвээ чи хэвийн хүн чанартай холбоотой асуудал юм уу сэдвийн талаар ярвал тэд үүнийг сонсож тэвчдэггүй. Тэд сонирхдаггүй, сонсохыг ч хүсдэггүй. Тэрч байтугай чамд дургүйдсэн. Хэвийн хүмүүстэй адилхан нийтлэг хэл, нийтлэг сэдэв тэдэнд байдаггүй. Тэдний бүх сэдв нь идэх, уух, хөгжилтөгтэй холбоотой. Зүрх сэтгэл нь дэлхийн чиг хандлагаар дүүрэн байдаг. Тэдэнд ямар хэтийн ирээдүй байна вэ? Тэд ирээдүйтэй юу? Байхгүй. Энэ хүмүүс хог хаягдаж болно. Хог хаягдал гэдэг нь маш тохиромжтой үг юм. Энэ юу гэсэн үг вэ? Хэвийн хүн чанарын оролцох ёстой үйл ажиллагаанд тэд оролцож чадах уу? Энэ хүмүүс хичээл сурлагадаа хүчин чармайлт гаргадаггүй бөгөөд тэднийг хүн ажилд нь шамдуулах гэвэл тэд тэхийг хүсэх үү? Үгүй. Тэд юу гэж бодох вэ? Тэд ажиллах ямар хэрэг байна? Энэ ажил их ядаргаатай юм. Би үүнээс юу олж авч чадах вэ? Ядарч зовхоос өөр юу ч биш. Тоглоом тоглох нь маш зугаатай. Тайвшруулж баярлуулдаг. Компьютерийн ард сууж виртуал ертөнцид амьдрах үед надад бүх зүйл байдаг гэж боддог. Хэрвээ тэднийг 9-өөс 5 хүртэл ажилуулж, ажилдаа цагтаа ирж, тогтсон цагаар ажилдаг болгоул тэдэнд ямар санагдах вэ? Тэд тэр хуваарийг мөрдөж, үүнд хүлэгдэхийг хүсэх үү? Хүмүүс байнга тоглоом тоглож, компьютер дээр цагаа өрөхөд хэсэг хугацааны дараа хүсэл зориг нь үгүй болж дороотдог. Шүтлэггүй хүмүүс чиг хандлагыг даах дуртай бөгөөд мод хөөх дуртай. Ялангуяа залуучууд тэдний ихэнх нь зохих ажилдаа анхаарал хандуулдаггүй. Зөв замаар явдаггүй. Эцэг их нь тэднийг удирдах чадахгүй. Багш нар тэднийг яаж чадахгүй. Аль ч улсын боловсролын тогтолцоо энэ чиг хандлагын талаар юу ч хийж чадахгүй. Диаволууд болон сатан хүмүүсийг уруу татаж самууралд хүрэхийн тулд альваг хийдэг. Виртуал ертөнцид амьдардаг хүмүүс хэвийн хүн чанарын амьдралтай холбоотой ямар ч зүйлийг сонирхдаггүй. Тэд зүгээр л ажиллаж сурах хүсэлгүй байдаг. Тэд ямар нэгэн зүйлд уруу татагдсан мэт тоглоом тоглоход анхаардаг. Тоглоом тоглодог хүмүүс тоглоомын дүрд ормогц тархин тэдний сэтгэлийг хөөргөх. Бүр зарим талаар хий юм харах зүйлийг ялгаруулж эхэлдэг бөгөөд
улмаар тоглоом тоглохдоо донтож, тоглох талаар үргэлж боддог гэж эрдэмтэд нотолсон. Тэд уйдах үедээ юм уу? Зарим нэг жинхэнэ ажил хийхийн оронд тоглоом тоглохыг хүсдэг бөгөөд явандаа тоглоом тоглох нь тэдний бүхэл амьдрал болдог. Тоглоом тоглох нь нэг төрлийн мансууруулах бодис хэрэглэхтэй адилхан. Хүн үүнд донтсон л бол үүнийг болоход хэцүү болж, хаяхад маш бэрх болж, энэ нь тэднийг суйруулдаг. Залууч бай, хөгшинч бай, хүмүүс ийм муу зуршилтай болсон бол хаях гэж хэцүүддэг. Зарим хүүхэд шүнжин унтахгүй хэдэн шүн дараалан тоглоом тоглодог бөгөөд их эцэг нь тэднийг хянаж чаддаггүй. Ажиглагдагчгүй учраас эцэст нь хүүхдүүд тоглоом тоглосоор компьютерийн өмнө нас бардаг. Тэд яаж өгсөн бэ? Шинжлэх ухааны нотлогоогоор бол тэдний тарих гэмтсэн. Тэд үхтлээ тоглоом тоглосон. Тоглоом тоглох нь хэвийн хүмүүсийн хийх ёстой зүйл гэж та нар хэлэх үү? Хэрвээ энэ нь хүмүүсийн хэвийн хүн чанарт хэрэгтэй байсан бол, зөв зам байсан бол хүмүүс яагаад тоглохоо болж чаддаггүй юм бэ? Тэд яаж ийм хэмжээнд хүртлээ татагдаж чадна вэ? Тоглоом тоглох нь сайн зам биш гэдгийг энэ нь нотолдог. Өдөржингөө интернетэд умбаж, интернетээр энэ тэрийг ухаж, эрүүл бус зүйл үзэж тоглоом тоглох нь, өдөржингөө ийм зүйл тоглох нь хүмүүсийг утга учиргүй зүйлээр өөрийгөө доройтуулахтал хүргэдэг бөгөөд хүмүүсийг хорлож хохироодог. Эдгээрийн аль нь ч зөв зам биш. Өнөө үед өсвөр насныхан залуучууд бүр дунд болон ахмад насныхан бүгд видео тоглоом тоглож байна. Тэрийг тоглож байгаа хүн улам олон болж байна. Энэ нь сайн зүйл биш гэдгийг ихэнх хүн мэддэгч яаж чаддаггүй. Энэ тоглоом нь залуу үеийнхэнд хор хөнөөл учруулж маш олон хүнийг хохироосон. Тэгвэл тоглоом яаж үүсдэг вэ? Сатанаас ирдэггүй гэж үү? Видео тоглоом нь орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийн бэлэгдэл, шинжлэх ухааны ололт гэж хэлдэг утгагүй хүмүүс байдаг. Энэ тайлбарыг юу гэж хэлэх вэ? Дотор муухарч байна. Тоглоом тоглох нь сайн зам биш. Бас зөв зам биш. Энэ тоглоом тоглох нь зүгээр нэг нийгмийн чиг хандлагыг даах асуудал биш. Тэр байтугай шүтлэггүй хүмүүс хүртэл тоглоом тоглох нь зорилгын мэдрэмжийг устгадаг гэж хэлдэг. Хэрв чи ийм энгийн зүйлийг орхиж чадахгүй, энэ зүйлд өөрийгөө хянаж чадахгүй бол аюулд орно. Орчин үед хөгшин залуу гэлтгүй видео тоглоом тоглох, хар тамхи хэрэглэх явдал түгээмэл болж дэлхийн нийт ийм болцоход байна. Чи бурханд хичнээн удаан итгэсэн ч видео тоглоом тоглох гэх мэт зүйлийг хяналтандаа байлгаж чадахгүй бол нэг л өдөр бурханд итгэх нь утгагүй, уйдгартай, тэнэг мэт санагдах үед шүтлэггүй хүмүүс шиг хар тамхи хэрэглэж, бүх төрлийн өдөөгч бодис хэрэглэж эхлэхгүй гэж үү? Энэ бол үнэхээр аюултай. Чи бурханд итгэдэг байж болох ч ямар ч үндэс суурь байхгүй. Үннийг олж аваагүй тул тэр чигтээ бурхнаас урвах аюулт байна. Чамд тохиолдсон аливаа зүйлийн өмнө чи тэр чигтээ унаж магадгүй юм. Энэ ёрын муу ертөнцид маш олон уруу таталтууд байдаг бөгөөд бурханд итгэдэгч үннийг эрэлхийлдэггүй хүмүүсийг уруу татахын тулд Сатан бүх төрлийн арга замыг ашигладаг. Хэрв чи бурхны үгийг байнга идэж уудаггүй, зүрх сэтгэл оюун ухаан чинь ихэвчлэн хоосон байдаг бол маш их аюулд орно. Та нарын зүрх сэтгэл ихэнхдээ хоосон байдаг уу?
Залуу хүмүүс ихэнхдээ хоосон байдаг. Энэ асуудлыг шийдэхгүй орхих нь маш аюултай. Чи Бурханд итгэдэг учраас Бурханы үгийг илүү их унших ёстой бөгөөд зарим үннийг хүлээн авч чадах үед энэ нь эргэлтийн цэг болж энэ аюултай цаг үеэс зүгтэж чуулганд бад зогсож чадна. Залуучууд улам олноор Бурханы гэрт нэгдэж байгаа бөгөөд цөөнгийн 20-од насныхан байна. Тэд амьдралынхаа оргил үедээр байгаа бөгөөд амьдралын зорилгоо хараахан тодорхойлоогүй, ямар ч хүсэл тэмүүлэлгүй, амьдрал гэж юу байдгийг хараахан ойлгоогүй байна. Энэ хүмүүст юу илэрдэг вэ? Надад та нарт зориулсан 2 илэрхийлэмж байна. Залуу насны бардам зан, ялхан таних чадваргүй байдал. Би яагаад ингэж хэлж байна вэ? Эхлээд залуу насны бардам зан гэж юу болохыг ярилцъя. Та нар залуу насны бардам зан гэж юу болохыг тайлбарлаж чадах уу? Энэ нь ямар зан чанар вэ? Үүнд ямар төрлийн илэрлүүд байдаг вэ? Энэ нь хүмүүс өөрт таалагдсан зүйлээ хамгийн сайн, өөрийнхөө төсөөлж байгаа зүйлийг зөв гэж бодож, хэний ч сонсхийг хүсэхгүй байх юм. Нэг үгээр хэлбэл ийм зан чанар нь бие тоосон зан юм. Энэ бол энэ насны хүмүүсийн түгээмэл зан чанар. Амьдарч буй орчин, гарал үүсэл, аль үеийнх гэдгээс үл хамааран энэ насны хүн бүр залуу насны бардам зантай байдаг. Би яагаад ингэж хэлээд байна вэ? Энэ нь тэдэнд өрөөсөглөөр хандаж дорд үдсэндээ бус. Харин энэ насны хүмүүс туйлын бие тоосон, хөнгөмсөг, бардам төрлийн зан чанартай байдаг. Тэд хорвоо ертөнцийн туршлага багтай, амьдралын талаар маш бага ойлголттой тул хорвоо ертөнц амьдрал дээр зарим зүйлтэй тулгарх мөчөд. Би ойлгож байна. Учрыг нь олчихсан. Би одоо бүгдийг мэддэг. Би хөгшин хүмүүсийн хэлж байгаа зүйлийг ойлгож, нийгэмд алдаршсан зүйлд хөл нийлүүлж чаддаг. Одоо гар утас ямар хурдцтай хөгжиж, функцууд нь ямар нарийн цогц болсныг харал та. Би бүгдийг мэднэ. Юу ч ойлгодгүй хөгшин та нар шиг биш гэж боддог. Ахмаг насны хүн ямар нэгэн зүйлд тусламж хүсэхэд тэд бүр хүмүүс хөгшөрхөөрөө ямар ч хэрэггүй. Компьютерч ашиглаж чадахгүй. Амьд байх хэрэг байна уу гэж хэлдэг. Энэ юу вэ? Энэ бол залуу насны бардам зангийн илрэл. Залуучууд ой санамж сайтай. Шин санааг илүү хурдан хүлээж авдаг бөгөөд шин зүйл сурах бүрдээ настай хүмүүсийг дорд үздэг. Энэ бол завхарсан зан чанар. Ийм зан чанар нь хэвийн хүний зан чанар мөн үү? Үүнийг хэвийн хүний илэрхийлэл гэж үзэх үү? Үгүй. Ийм учраас үүнийг залуу насны бардам зан гэж хэлдэг. Тэгвэл яагаад үүнийг бие тоосон зан биш бардам зан гэж хэлдэг юм бэ? Учир нь энэ бол зөвхөн залуу хүмүүст байдаг зан чанар. Тэд жаахан юм сураад л хамраас өгдөг. Энэ орчлон ертөнцийн дэх өөрсдийн байрыг мэддэггүй. Сурсан зүйлээ хөрөнгө гэж үздэг. Хүмүүс залуу байхдаа жаахан нас ахиж, илүү ихийг ойлгож, амьдралын сайн мууг илүү их мэдрэх хүртлээр бүгд ийм байдаг. Дараа нь тэд илүү төлөвшөж, тогтвортой болж, даруй байхыг илүүд үздэг. Ямар нэг зүйл хийж сурах үедээ нэг их аж холбогдол өгдөггүй. Хийж чадахгүй үедээ гонсойтгүй. Залуу хүмүүс үнэхээр их зантай байдаг. Ямар нэг зүйл хийж сурах болгондоо түүнийгээ заавал гайхуулж хамраас өгдөг. Заримдаа догдлох үедээ
өөрийгөө хинээс ч илүү гэж мэдэрч дэлхий хангалттай том биш санагдаж өөр гараг дээр амьдрахыг хүсэж эхэлдэг. Энэ бол бардам зан юм. Залуу насны бардам зангийн гол шинж нь орчлон ертөнц дөх өөрийн байрыг мэддэггүй. Хүмүүст юу хэрэгтэй? Тэд амьдралд ямар замаар явах ёстой? Ямар нөхцөлд амьдрах нь аюултай? Юу хийх ёстойгоо мэддэггүй явдал юм. Хүмүүсийн байнга хэлдэг шиг тэд ялган таних чадваргүй бөгөөд амьдралын талаар мэддэггүй. Энэ насны хүмүүс бардам зан чанартай тул эдгээр зүйлийг илчилдэг. Хүн болгоныг өөрөөсөө доогуур гэж боддог залуу хүмүүс байдаг бөгөөд тэдэнд таалагдахгүй зүйл хэлэхэд тэд зүгээр л чамайг үл тоомсорлох болно. Эцэг эхчүүд залуу хүмүүсийн юу бодож байгааг ойлгоход хэцүү байдаг. Нэг буруу үг хэлэхэд тэд уурлаж уцаарладаг. Тэдэнтэй харилцахад хэцүү. Өнөө үед эцэг эхчүүдэд хүүхдээ удирдах сурахад яагаад хэцүү байдаг вэ? Эцэг эх нь боловсрал муутай. Залуучуудын сэтгэхүйг ойлгодгүйгээс бус. Харин залуучуудын сэтгэхүй хэвийн бус болсонд байгаа юм. Залуу хүмүүс бүгд дэлхийн чиг хандлагад дурлаж автдаг. Тэд бүгдээрээ сатаны золиос болж маш хурдан доройтож байгаа бөгөөд тэдний хувьд сэрхэн хэцүү. Тийм ч учраас эцэг эх байх амаргүй. Зарим эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд хүүхдийн сэтгэл зүйд хүртэл суралцдаг. Өнөө үед олон хүүхэд аутизм, сэтгэл гутрал зэрэг хачиргалтай өвчнөө шаналж байгаа нь тэднийг удирдахад хэцүү болгож байна. Хүмүүст эдгээр асуудлыг шийдэх арга зам, тодорхой тайлбар байдаггүй бөгөөд сургууль, нийгмийн сэхэтнүүд, тэрслүү сэтгэлгээ, эсвэл тэрслүү үе шат гэх мэт хэлэлгүүдийг зохион бүтээжээ. Эдгээр нэр томьёо яагаад өмнөх үеийнхэнд байгаагүй юм бэ? Өнөөдөр шинжлэх ухаан маш өндөр хөгжиж, янз бүрийн хачин хэллэг гарч ирэв. Энэ хүн төрлөختөн улам бүр дороотож, хэвийн хүний зүйс цөөрсөр байна. Энэ нь нийгмийн ёрын мужиг хандлагаас үүдэлтэй биш гэж юу? Тэгэхээр залуучууд та нар одоо энд миний ярихыг сонсох чин хүсэлтэй. Миний нөхөрлөлийг сонсоод сууж чадаж байгаа нь та нар агуу бөгөөд үннийг эрэлхийлэх замыг сонгоход бэлэн байгаадаа бус. Харин энэ нь Бурхны нэгүүлсэл бөгөөд Бурхан та нарыг хорвоо ертөнцөд эсвэл сатаанд өгөөгүй учраас юм. Хинч ятгах гэж оролдсон Бурханд итгэдэггүй залуу хүмүүсийг та нар нийгмээс харж байгаа. Тэдэнтэй би ярьсан ч нэмэргүй. Энэ зөвхөн залуу насны бардам зангийн асуудал мөн үү? Тэд ямар хүмүүс вэ? Хэрэв мэс чанар эрүүл ухаангүй бол тэд гагцхүү, аратан чөтгөр юм. Та нар тэдэнтэй хүний үгээр ярвал тэд ойлгох болов уу? Асуудал одоо харилцахад хэцүү байхаа болж тэд огт сонсохгүй байна. Бурхны нэгүүлсэл хамгаалтын ачаар та нар одоо түүний ажлыг хүлээн авч түүний үгийг ойлгож үнний замыг сонирхох боломжтой болсон. Тиймээс та нар үүргээ гүйцэтгэх энэ боломжийг нандинан энэ хугацаанд Бурханд итгэх итгэлийнхээ суурийг бадтай суулгахыг хичээх ёстой. Тэгвэл та нар аюулгүй байж эдгээр ёрын муужийг хандлагад амархан автахгүй. Хүмүүс эдгээр ёрын муужийг хандлагад баригдмагц тэдгээрт амархан автдаг бөгөөд тэдгээрт дахин автах үед Бурхан та нарыг хүсэх болов уу? Үгүй, хүсэхгүй. Бурхан та нарт хэдийн боломж өгсөн бөгөөд цаашид та нарыг огт хүсэхгүй. Бурхан чамайг хүсээгүй үед та нар
аюулд орох бөгөөд юу ч хийж чадахгүй. Залуу насны бардам зангийн талаар ярилцсан болохоор одоо ялган таних чадваргүй байдлын талаар ярилцъя. Ялган таних чадваргүй байдал гэдэг нь нэг талаар албан ёсны нэр томьёо юм. Энэ нь яг ямар утгатай болохыг тайлбарлаа. Хүн сайн мууг ялгаж чадахгүй. Сайн гэж үзсэн зүйлээ үргэлж сайн, муу гэж үзсэн зүйлээ үргэлж муу гэж бодож, аливаа зүйлийг яаж ч тайлбарлсан сонсохгүй байх. Зөв бурууг ясаж мэдэхгүй, ясан таних чадваргүй байх. Энэ бол шууд утга нь. Зөв бурууг ялган хэлж чадахгүй, аль нь эерэг, аль нь сөрөг болохыг мэдэхгүй байх. Залуу насны бардам зангаасаа болоод тэд хүмүүсийн хэлсэн юуг ч сонсохгүй. Бусдын хэлсэн бүхэн буруу, миний хэлсэн зөв. Надад юм хэлэх гэж хэн ч оролдох хэрэггүй. Би тэдний үгэнд орохгүй. Би үнэхээр зөрүүдлэх болно. Миний буруу байсан ч би зөрүүдэлж үзэл санаандаа тууштай байх болно гэж боддог. Энэ бол тэдний зан чанар бөгөөд тэд ялган таних чадваргүй. Өнгөн дээрээ тэд хоосон сургаалын араас хоосон сургаал урсгаж, тэрийг хинээс жилүү тодорхой ойлгомжтой ярьж чаддаг хэрнэ. Яагаад уйлдах болоход байнга мөнгөнөж будилдаг юм бэ? Тэд юу зөв болохыг маш сайн мэддэгч зүгээр л сонсохгүй. Тэд хүснээрээ хийж, хүснээрээ уйлддаг. Энэ бол дураараа утгагүй байдал юм. Дэлхийн чиг хандлагыг дагдаг хүмүүс үнэхээр утгагүй. Тэд паркур, банк хараалтад дуртай. Бүх төрлийн экстрим спортод дуртай. Энэ утгагүй хэрэг биш үү? Та нар бас бүгдээрээ паркурт дуртай юу? Би дуртай байсан. Яагаад дуртай байсан бэ? Паркур аюултай гэдгийг мэддэггүй байсан уу? Паркур хийж байхдаа амиа эрсдэлд оруулж байгаагаа мэддэггүй байсан уу? Хүмүүс аалз гэгкон биш. Хэрвээ тэд ханан давирвал унах нь гарцаагүй. Хүмүүст ийм чадвар байдаггүй бөгөөд энэ нь хэвийн хүн чанартай хүмүүст байдаг зүйл биш. Та нар яаж дуртай байдаг юм бэ? Эдгээр нь хүмүүст нэг төрлийн харааны болон сэтгэл хөдлөлийн өдөөлтийг өгдөг учраас хүмүүс паркур хийхийг хүсдэг. Энэ сэтгэлгээг юу удирддаг вэ? Энэ нь хүн алс киноноос үүсэлтэй юу? Хүний дотор дэлхийг аврах, супер баатар болохыг хүсдэг сэтгэл зүй, хүсэл байдаггүй гэж юу? Олон кино, телевизийн шоун дээр дээврээс дээвэр дамжиж нисдэг баатрууд байдаг. Хүмүүс тэднийг үнэхээр биширдэг. Ингэжэл эдгээр зүйл залуучуудын оюун санаанд суудаг. Тэднийг яаж ингэж хордуулж чаддаг вэ? Энэ нь хүмүүсийн дур сонирхол, эрэл хайгуултай холбоотой. Хүн бүр баатар болохыг, супермен болохыг, онцгой хүч чадалтай болохыг хүсдэг учраас сатаныг шүтдэг. Надад хэлдэ. Жирийн хүмүүс ийм утгагүй зүйлд дуртай байдгүй. Жирийн хүмүүс эдгээр онцгой хүч чадлыг эзэмшдэг үү? Мэдээж үгүй. Энэ бүгдийг хүмүүс төсөөлж зохиосон босуу. Ийм хачирхалтай зүйлс үнэхээр оршдог байсан бол тэр хүмүүс муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн хэрэг босуу. Адам Евагийн үед паркур байсан уу? Библиэд паркурын талаар бичсэн зүйл байдгүй. Паркур бол орчин үеийн бузар муу нийгмийн бүтээгдэхүүн. Хүмүүсийг төөрөгдүүлж завхруулдаг сатаны нэг арга юм. Сатан залуу хүмүүсийн хачирхалтай сэтгэл хөдлөм зүйлд дуралдгийг нь далимдуулж, зарим түүхийг зохиож, санаанаасаа ургуулж тоглодог.
Ялган таних чадваргүй өсвөр насныхныг ингэж төөрөлдүүлж, сатааны хачин чихтэй сэтгэл хөдлөсөн онцгой хүч чадлын араас хөөцөлдөхөд хүргэдэг. Энэ нь хүмүүсийг хордуулж байгаа хэрэг биш үү? Эдгээр зүйл хүмүүсийн оюун санаанд орох мөчөд хор болдог. Хэрв чи энэ хорийг таньж чадахгүй бол үүнээс бүрэн татгалзаж чадахгүй бөгөөд үүний нөлөө иймэн самун хяналтаас хизээж ангижрахгүй. Энэ хорноос амархан салж болох уу? Энэ асуудлыг яаж шийдвэрлэж болох вэ? Зарим хүн эдгээр зүйлээс салах дургүй байдаг. Эдгээр зүйлийг хор биш, сайхан гэж боддог бөгөөд ингэж бодох үедээ тэдгээрээс салж чаддаггүй. Иймээс сатааны уруу таталтанд автахгүй тулд биеийн хэмжээ чинь жижиг байх үед сэтгэл зүрхийг чинь зэврүүлж хордуулж чадах зүйлээс хол байхын тулд чадах бүхнээ хийх ёстой. Учир нь чи ялган таних чадваргүй. Тэнэг бардан зан ихтэй. Чи өөрийгөө эерэг зүйлээр хангалттай тоноглоогүй бөгөөд ямар ч үнэн бодит байдал байхгүй. Итгэлийн үгээр ярих юм бол чамд амч байхгүй. Биеийн хэмжээч байхгүй. Чамд байгаа зүйл бол зөвхөн багахан хэмжээний бэлэн байдал, Бурханд итгэх хүсэл юм. Та нар Бурханд итгэх нь сайн явах зөв зам, сайн хүн байх зам мөн гэж боддогч. Би шүтлэггүй хүмүүсийн дунд муу хүн биш. Би паркурт дуртай. Гэхдээ би ямар ч буруу зүйл хийгээгүй. Би сайн хүн хിവэрэ байгаа гэж сэтгэдэг. Энэ нь үнэнтэй нийцэж байна уу? Чи ямар ч буруу зүйл хийгээгүй учраас завхарсан зан чанар байхгүй гэж бодож байна уу? Чи ёрын муучийг хандах дотор амьдардаг бөгөөд энэ нь зүрх сэтгэл чинь муу зүйлээр дүүрэн байгааг харуулахад хангалттай. Надад хэлдэ, хүрээлэн бий орчин хүнд их нөлөөлдөг үү? Чи одоо чуулганд үүргээ гүйцэтгэж байна. Энэ бол та нарын байгаа орчин юм. Та нар өдөр бүр ах эгч нартайгаа хамт байж, Бурханд итгэдэг хүмүүсээр хүрээлэгдэж, Бурханд итгэх итгэлдээ бас тууштай байдаг. Хэрв чи шүтлэггүй хүмүүсийн дунд байж, чамайг тэдний дунд байлгавал зүрх сэтгэлд чинь Бурхан байсаар байх байсан уу? Хэрв чи тэдэнтэй харьцаж тэдний дунд амьдарч байсан бол тэдэн шиг чиг хандлагыг дагахгүй байсан гэж үү? Зарим нь зүгээрдээ намайг харж хамгаалдаг Бурхан байгаа болохоор би хизээж тийм замаар явахгүй гэж хэлдэг. Чи тийм амлалт өгч зүрхэлж байна уу? Эдгээр зүйлийг хайрлаж араас нь хөөцөлдөж байгаа цагт чи чиг хандлагыг санаатаагаар даах боломжтой. Зүрх сэтгэлдээ буруу гэдгийг мэдэж байгаа ч гэсэн чи Бурхан минь намайг уучлаач, энэ миний буруу байсан гэж зүгээр л өөртөө хэлэх болно. Цаг хугацааны явцад чи гэм бурууг эсвэл өөр юугч огт мэдрэхээ болж Бурхан хаана байна? Би яагаад түүнийг хараагүй юм гэж тунгаах болно. Бурханд байнга эргэлзэж урьд өмнө байсан итгэл чинь баг багаар алга болно. Зүрх сэтгэл чинь Бурханыг бүр мөсөн үгүйсгэх үед чи түүнийг дагахыг эсвэл үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ болж эхлээд үүргээ гүйцэтгэхээр сонгосондоо харамсах болно. Хүмүүс яагаад ийм амархан өөрчлөгдөж чаддаг юм бэ? Үнэн дээр чи өөрчлөгдсөн юм биш. Харин чамд анхнаасаа үнэн бодит байдал байгаагүй юм. Хэдийгээр өнгөн дээрээ чи Бурханд итгэж үүргээ гүйцэтгэж байгаа ч чиний доторх дэлхийн болон сатанлаг бодол санаа, үзэл бодол,
Хүмүүстэй харилцах арга зам, завхарсан зан чанар хизээж арилаагүй бөгөөд чи сатааны зүйлсээр дүүрэн хэвээр байна. Чи эдгээр зүйлээр амьдарсаар байгаа тул биеийн хэмжээ чинь жижиг хэвээр байна. Чи аюултай үе шатанда байна. Чи хараахан найдвартай аюулгүй биш байна. Чи сатаанлаг зан чанартай байгаа л бол Бурхныг эсэргүүцэж урвсаар байх болно. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд чи эхлээд ямар зүйл ёрын муу бөгөөд сатааных, тэдгээрийн хор хөнөөл сатаан яагаад тэдгээр зүйлийг хийдэг, хүмүүс тэдгээрийг хүлээж авах үед ямар хор амсдаг, тэр хүмүүс ямар хүмүүс болох, түүнчлэн Бурхан хүмүүсээс ямар хүн байхыг хүсдэг, ямар зүйлс хэвийн хүн чанарынх, ямар зүйл эерэг, ямар зүйл сөрөг болохыг ойлгох ёстой. Чи эдгээр зүйлийг тодорхой харж ялган таньж чадхал юм бол чамд зам бий болно. Түүнээс гадна эерэг талаасаа чи үүргээ гүйцэтгэхдээ чин сэтгэлдээ үнэнч байхын зэрэгцээ идэвс наачлагтай байх ёстой. Залмигтэй хайнга бүү бай. Үүрэгтэй эсвэл Бурхны чамд даатгсан зүйлд шүтлэггүй хүмүүсийн байр суурнаас эсвэл сатааны гүн ухаанаар бүү ханд. Чи Бурхны үгийг илүү их идэж ууж, үнний бүх талыг ойлгохыг эрж хайж, үүргээ гүйцэтгэхийн ач холбогдлыг тодорхой ойлгож, дараа нь үүргээ гүйцэтгэх явцдаа үнний бүх талыг хэрэгжүүлж, орж, Бурхныг, Бурхны ажлыг, Бурхны зан чанарыг аажмаар мэдэж авах ёстой. Ингэж өөрөө ч мэдээгүй байхад дотоод байдал чинь өөрчлөгдөж, чиний дотор илүү эерэг, идэвхтэй зүйл нэмэгдэж, сөрөг, идэвхгүй зүйл цөөрч, аливаа зүйлийг ялган таних чадвартай нь өмнөхөөсөө илүү хүчтэй болно. Биеийн хэмжээ чинь ийм хэмжээнд өсөх үед энэ ертөнцийн янз бүрийн хүмүүс хэрэг явдал юмсыг ялган таних чадвартай болж асуудлын мөн чанарыг олж харж чадна. Хэрвээ шүтлэггүй хүмүүсийн хийсэн киног үзсэн бол түүнийг үзснийхээ дараа хүмүүс ямар хор авч болохыг, түүнчлэн сатаан эдгээр арга хэрэгсэл чиг хандлагаар дамжуулан хүмүүст юу суулгаж тарихаар зорж байгааг, хүмүүсийн юуг илэгдэлд оруулахаар зорж байгааг ойлгох болно. Чи эдгээр зүйлийг аажмаар харж чадна. Чи кино үзснийхээ дараа хордохгүй, харин ялган танина. Тэр үед л үнэхээр биеийн хэмжээтэй болно. Супер баатрин болон уран зөгнөлт хэд хэдэн кино үзснийхээ дараа зарим залуус гол дөрүүд шиг ер бусын чадвартай болох гэсэн хүсэлт автдаг. Тэд ингэж хорддоггүй гэж юу? Хэрв чи тийм кино үзээгүй бол тэр хороор хорлогдох уу? Хорлогдохгүй. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл чи ёрын муу нийгэмд амьдардаг. Тиймээс биеийн хэмжээ чинь жижиг, ялган таних чадваргүй үедээ тийм зүйлстэй хамгийн түрүүнд учрахаараа ёрын муу чиг хандлагад хамаарах зүйлсэд захируулж тэдгээрийг эерэг, хэвийн зөв зүйл гэж үзэх болно. Энэ бол хүмүүсийг хордуулдаг сатааны нэг арга юм. Надад хэлдэ. Сатаан ёрын муу биш гэж юу? Сатаанд хүмүүсийг завхруулах маш олон арга бий. Ийм төрлийн кино үзсэн хүн бүр ийм хүсэлтэй байдаг гэж хэлж болно. Уран зөгнөлт кино үзээд цаг гарах бүрд шүүр бариад хашаага тойрон гүйдэг нэгэн хүүхэд байв. Эхлээд тэр хичнээн хичээсэн ч нисэж чадаагүй. Тэгээд нэг өдөр үнэхээр нисэж эхэлсэн. Тэр өөрөө нисээгүй. Түүнийг нисгэд хүргэсэн гадны хүчин байсан.
Нисэж эхэлснийхээ дараа тэр өөрийн эрэхгүй киноны дүрийн адилаар хачин хашгирсан нь нэг төрлийн сүнс түүний дотор орж ирсэн юм. Шүүр унах чинь хүний хэвийн амьдралын нэг хэсэг мөн үү? Морь ээлжиг унаж болно. Яагаад шүүр унаж нисэх ёстой гэж? Энэ боломжтой зүйл мөн үү? Энэ хэвийн хүмүүсийн хийдэг зүйл биш гэдгийг та нар шууд хэлж чадна. Шүүр нисэж чадахгүй. Зөвхөн муу сүнснүүдийн тусламжтайгаар нисэж болох тул энэ нь сатан болон муу сүнснүүдийн ажил юм. Сатан болон муу сүнснүүд хэвийн хүмүүсийн хийдэггүй сонин хачин инээдтэй зүйлсийг хийдэг. Та нар сатаны хийдэг зүйлсийг баг зэрэг ялган таньдаг уу? Та нар тэдгээр зүйлд ямар хандлагатай байх ёстой вэ? Та нар тэдгээрээс татгалзах ёстой бус уу? Та нар завтай үедээ өөрсдийгөө эргцүүлж оюун санаанд чинь ямар гаж зүйлс байгааг шалгах хэрэгтэй. Оюун санаанд чинь яагаад олон хачин зүйл байдаг вэ? Танай үеийн хүмүүс маш их хорсон учраас та нар бүгд дээврээс дээвэр рүү нисэж хүн аалз юм уу Бэтмен болохыг, гоцгойд хүн болохыг хүсдэг. Энэ нь хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой зүйл биш юм. Хэрв чи хэвийн хүн чанартай хүмүүст хэрэггүй зүйлсийг ирж хаахаар зүтгэж тэдгээрийг туршиж үзэхээр тууштай ажиллах юм бол муу ёрийн сүнснүүдийн ажлыг өөртөө татах боломжтой. Хүмүүс муу ёрийн сүнсэнд эзэмдүүлж сатаанд олзлогдох үед асуудалд орж улмаар аюулд ордог. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хүмүүс Бурхныг байнга дуудах ёстой. Өөрөө дадалтад автаж эсвэл сатаанд хуурдаж болохгүй. Чөтгөрүүд болон бузар сүнснүүд багширч газар авсан энэ ёрийн муу эрен үед хэрв та нар Бурхны нэгүүлсэл хамгаалалтын төлөө үргэлж чамтай хамт байхын төлөө залбирч Бурхнаас өөрийгөө харж хамгаалахыг гуйснаар зүрх сэтгэл чинь Бурхнаас холдохгүй. Үнэн ч шударгаар чин сэтгэлээсээ Бурханд шүтэн мөргөж чадах юм бол энэ нь зөв зам биш гэж юу? Та нар энэ замаар алхах хүсэлтэй байна уу? Та нар үргэлж Бурхны халамж хамгаалалт дор, Бурхны сахилгажуулалт дор амьдрахад бэлэн үү? Эсвэл өөрийнхөө чөлөөт ертөнцид амьдрахыг хүсэж байна уу? Бурхан та нарыг сахилгажуулах юм бол энэ нь заримдаа бие махбодын хувьд бага зэрэг зовоож болно. Та нар үүнийг давхад бэлэн үү? Тийм. Та нар одоо бэлэн гэж хэлж байгаа ч бодит байдалтай тулгарх үедээ гомдолж эхэлдэг. Зовход бэлэн байх нь хангалттай биш. Мөн үнэн рүү тэмүүлэх хүсэлтэй байх ёстой. Үннийг ойлгосон цагт л бат зогсож чадна. Залуу хүмүүс маш тогтворгүй, зохих үүргээ биелүүлдэггүй. Зөв зүйлд санаа тавьдаггүй. Мөн Бурхны үгийг унших юм уу, үнэн рүү тэмүүлэх хүсэлгүй байгаа нь аюултай юм. Тэдний төгсгөл амьдрал уу, өглөө гэдгийг хэлэхэд хэцүү. Хэдэн жилийн турш номлол сонссон залуус өнөөдөр байна. Тэд үннийг сонирхож эхэлсэн бөгөөд номлол сонсохдоо тэмдэглэл хөтлөхөд бэлэн байдаг. Тэд зөв шударга байдлын төлөө өлсөж цангаж үннийг ойлгох чадвартай байдаг. Энэ нь тэдэнд аль хэдийн суурь бий болсон гэсэн үг бөгөөд үнэн тэдний зүрх сэтгэлд суурилсан цагт тэд илүү найдвартай болно. Хэрвээ тэд үнэнд тэмүүлсээр байх юм бол үннийг ойлгож үнэн бодит байдалд орж авралт хүрэх нь гарцаагүй.